За би нөхцөлтэйгээр дэмжиж байгаа. Хоёр улсын хооронд хийсэн гэрээ хэлцээрүүд бүгдээрээ ажил хэрэг болох ёстой. Энэ бол зарчим байна. Энийг одоо би албаар протоколд тэмдэглүүлж байгаа. Гадаад яамд аюулгүй байдлын байнгын ороо чиглэл өгөх шаардлагатай. Юу вэ гэхлээр энэ гэрээ их хурлаар сойрхон батлахдаа зэрэгцүүлээд түвшний хангамжийн дизель түлш бензиний хангамжийн тэр гэрээ болвол амьлах ёстой. Тэр гэрээ болвол одоо шууд босч ирэх гэдэг зүйлийг гадаад яам заавал чеклж явж явах ёстой нэг. Хоёрдугаарт бол эгийн голын цахилгаан станцын асуудлыг бол яаралтай шийдэх хэрэгтэй. Тэр бол одоо яг энэ одоо агаарын түвшний гэрээтэйгээ адилхан ингээд хойшлоод байгаа. Тэгэхээр энэ хоёр асуудалтайгаа ядаж ингээ уяатаагаар бид бол Оросын холбооны улсын талын саналыг Монгол улсын парламент дэмжих тал дээр гарч ирж байгаа шүү гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Түүнээс биш одоо бид нар Ормозын хоолой хаагдсантай холбоотойгоор энэ санал одоо парламент дээр дэмжигдэж байна гэдгийг буруу тайлбар, буруу ойлголт бол цаашаа явж болохгүй гэдгийг хэлье. За дэмжиж баярлалаа.